Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Монгол улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх сэдвт олон улсын хурал зохион байгуулагдлаа. Тус хурал нь их сургуулийн эмнэлгийн нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, сургуульд судалгааг сайжруулах, за мөн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх зорилготой юм. Уг хурлын хүрээнд Монгол улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх, хүний нөөцийн чадварыг дээшлүүлэх ач холбогдолтойг онцолж байна. Монгол улсын хувьд их сургуулийн харьяа эмнэлгүүд хомс байдаг. Иймээс оюутан залуу эмч нарыг туршлагажуулах, чанарыг сайжруулахын тулд их сургуулиуд дэрэгдээ эмнэлэгтэй байх шаардлагыг эрүүл мэндийн яамнаас тавиад байна. Энэ хүрээнд ирэх хичээлийн жилд эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулдаг сургуулиуд бааз эмнэлэггүй байвал үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлана гэлээ. Анагаах ухааны их сургуулийг төгссөн эмч нар маань очиод өвчтөн дээр дадлага хийдэг байж болохгүй. Илүү багш нарынхаа хяналтанд сурж мэдсэн зүйлээ жинхэнэ туршлагатай болж гарч өвчтөн дээр ажиллах ёстой тийм ээ. Тэр утгаараа бол ер нь энэ сургалтын бааз эмнэлгийн давуу тал бол ерөөсөө л тийм ээ. Сурж явах явцдаа багш нарынхаа хяналтанд доор энэ өвчний оншилдог, эмчилдэг энэ арга технологи сурсан байх нь үргэлж болж шүү. Ерөөсөө эмнэлгийн эмч ажилтнуудыг бэлтгийл гэвэл энэ их сургууль түшгэлсэн эмнэлэг байж энэ сайжирна. Тэрнээс биш ямар нэгэн практик мэдлэггүй дадлага хийгээгүй эмч болж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ их сургуулийг түшгэлж эмнэлэг байгуулдаг чинь ийм учиртай. Тэгээ их сургууль дээр түшгэлсэн эмнэлэг өөрөө дандаа шинэ технологиг нэвтрүүлж ийдэг. Өөрөө үргэлж анагаахын шинжилгээ ухааны тэргүү игний төгсөж ийдэг ийм байгууллага байх хэрэгтэй. Өнөөдрийн түвшинд Монголд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль нь их сургуулийн эмнэлгийн тогтолцоог жишг болгон хөгжүүлж байна. Хурлын үеэр Монгол Япон улсын төлөөллүүд их сургуулийн эмнэлгийн менежмент, сургалтын тогтолцоо, эмнэлэг зүйн судалгааны чиглэлээр илтгэл тавьж туршлага хуваалцлаа. Мөн их сургуулийн эмнэлгийн сургалт, судалгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоолгон хөгжүүлэх боломж, сорилтын талаар хилцүүлэг өрнүүлсэн юм а. Түүнчлэн хурлын хүрээнд Монгол улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх, хүний нөөцийн чадварыг дээшлүүлэх ач холбогдолтойг онцлоо. Япон улсад их сургуулийн харьяа 82 эмнэлэг байдаг. Их сургуулийн харьяа эмнэлгүүдэд сургалт үйлчилгээ судалгаа, эмнэлэг зүй гэсэн үйл ажиллагаа хэрэгждэг. Энэ нь оюутнууд ажил дээр гарч буй эмч нар туршлага суухад чухал нөлөө үзүүлдэг. Иймээс Монгол улсад ч гэсэн эерэг туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Япон улсын олон улсын хамт ажиллагааны байгууллага буюу JICA-аас хамтран зохион байгуулж буй Монгол улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх сэдвтэй симпозиум эрүүл мэндийн яам, боловсролын яам, за ингээд эмнэлгүүдийн төлөөлөл, за сургалтын байгууллагуудын төлөөлөл оролцсон 100 гаруй хүн оролцсон их өргөн хүрээнд сайхан зохион байгуулагдаж байна. Тус хурлын сургалт эрдэм шинжилгээ судалгааг уялдуулсан, инновац нотлохоонд суурилсан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүхий их сургуулийн эмнэлгийн тогтолцоо хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг олон талын оролцоотойгоор хилцэж буйгаараа онцлогтой боллоо.